энэ салбарт цайдар очиж магадгүй гэдэг. Одоохондоо ийм санал би хүлээж аваагүй. Ажлаа өгж байгаа явцын та юу гэж харж байна? Хариуцлага тооцох хэрэгтэй гэж би өөрөө мэдээлэл хийсэн шүү дээ, тий. Одоо ингээд уг нь бол нөгөө мордхын хазгаа гэдэг шиг юм болсон. Уг нь одоо 2 жилийн өмнө би энэ нөхөрт ажил өгж байхад бол одоо боловсролын багц хуулийг бүтнээр нь батлаад тэгээ Монгол Улс анх удаа Монгол Улсын их хурл сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэрэгжлийн боловсролыг бүр хөдөлмөрийн яамнаас авчираад тийм боловсролын яамд оруулаад дээд боловсролын тогтолцоо, насан туршийн боловсролын тогтолцоог маш том шинжилгээний эрх зүйн одоо хуулийг багцаар нь батлуулж өгсөн тийм. За ингээд одоо 1.7 их найдын санхүүжилттэй байсан салбарыг 4.2 их найдын санхүүжилттэй болгож тийм ээ. Боловсролын салбарт их одоо 6 том реформыг шинжилгээг зарлаж одоо хамгийн сайн сургууль бол гэрте ойрхон сургууль тийм ээ. Хот өдөөгийн сургууль, төрийн сургууль, хувийн сургуулийг ялгах, арилгах 6 том одоо энэ шинжилэл хийхин ажлууд эхэлсэн явж байсан. Тэгээ хөтөлбөрийн шинжилэл өнөөдөр хайчуу тийм ээ. За багшийн 3 толгоорт бодлого өнөөдөр хайчуу. Сайн багш хамгийн өндөр цалин авдаг энэ тогтолцоо хайчуу тийм. За үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилт буюу сургууль өөрсдөө одоо төсвөө захин зарцуулдаг энэ нөхөн хангалтын зардалаас багш нарын карманаас гардаг мөнгнөөс авахулаад байдаг энэ шинжилэл хайчуу тийм. За захим шинжилэл хайчуу. Тийм үү? Сургуулийн сайн менежментийн одоо энэ шинжилэл хайчуу. Нэг сургуультал бараг 1.2 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн маягаар л одоо ингээд болоод өнгөрлөө шүү дээ. Тэгээд 6 шинжилэл бол үндсэндээ зарцсан. Тийм учраас бол одоо ингээд боловсролын салбарт явж байгаа энэ шинжилэлийг бид нар ухрах ёсгүй. Энэ бол Монголын ард түмний одоо эрх ашиг. Тийм учраас бол тодорхой салбартаа хариуцлагагүй ажиллаа. Бид нар ч улсын их хурал дээр 720 тэрбум төгрөгийг одоо багш нарын цалин нэмээ. Тийм ээ 50% нэмээ гэдэг үйлдвэрчний хөвөлтийн хэлцээр дээр суугаад харамсалтай нь яг энийг хэрэгжүүлэх явц дээр бодлогын алдаанууд их гарсан гэдгийг одоо би бас 2-3 одоо үндслэлээр тайлбарлаж байсан шүү дээ тийм. Тэгэхээр ингээд тодорхой ямар ч байсан хариуцлага хүлээгээд явж байгаа юм байна гэж би ойлгож байгаа. Тэгээд дараагийн одоо улс төрийн шийдвэрүүд яаж харахыг би хэлж мэдэхгүй. Яг бол би ямар нэгэн байдлаар одоо сайд томилдог албан тушаалтан биш. Өнөөдөр засгийн газрын гишүүдийг чөлөөлдөг, томилдог эрх зөвхөн ерөнхий сайдд үндсэн хуулиар олгогдсон байж байгаа шүү дээ. Танд боловсролын сайд болох сонирхол бий юу? Юу гэсэн үг юм? Би одоо ингээд боловсролын сайдаар ажилласан, гэр хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдаар ажилласан. Хүн шүү дээ. Мэдээж одоо өөрийнхөө салбарын сайд хийжсэн одоо салбар дээр эхлүүлсэн реформ доголдоход хэн өнгөө би одоо сэтгэл санаа зовно үстэй тийм ээ. Өөрийнх нь эхлүүлсэн ажлыг нөгөө манайхан чинь юмыг одоо бүтээхэд хэцүү, нураахтыг хамархан байна гэж үг байдаг тийм. Яг тэрнтэй л адилхан нөхцөл нүдэн дээр өнөөдөр болоод байхад одоо хэн хөнгөө санаа зовно. Энэ чинь зөвхөн миний санаа зовно л биш шүү дээ. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа 1.3 сая хүүхдийн эрх ашигын асуудал шүү дээ. Тийм үстэй. Энэ монголчуудын эрх ашигын асуудал учраас энэ боловсролын салбарын энэ одоо реформ, шинжилэл гэдэг бол улс орны хувь заяаны том асуудал гэж би харж байгаа. Хүлээж авах гэсэн үг юм.